За. Үгүй сайн уу? Сайн байна уу? За. Манай найз ороод ирлээ сайхан. Сайн байцгаана уу? Өглөө гэрэлтэй шүү дээ. өглөөний нараа юу гоё идэх те. Өглөө Тэ орой нараас илүү өглөө нар идэх та. тий. Оройж байгаа юм болох гэдэг юм аа. За. Хоёлоо ой микрофоноос авч юмс ярилцчих дөө. За тэгээд За. Өглөөр тусгаар юу аюу гоё идэх те. тий, ер нь өглөө эрт тосгоор бас нөгөө надад л гоё санагддаг юм нөгөө өөртөөгөө жоохон үлдээд идэв юм шиг санагдав. Тэгэхээр магадгүй нөгөө өглөө эрт сэрэхээр бас өөртөөгөө жоохон хамт байгаад тэгээ өөрийгөө жоохон бэлдээд гэх юм уу те. Өнөөдөр ямар сэтгэл зүйтэй байх вүлээ, юу амжуулах ёстой вүлээ те. Юу юунд зарцуулах вүлээ гэд. Тэгээ өглөөний тэр нь гоё юм шиг байна. Тэгэхгүй тэгээд шууд одоо ингээл өглөөгөө төлөвлөөгүй ч юм өөртөөгөө ярилцаагүй нөгөө хараагаал орчхоор бусад хүмүүсийн одоо хуваарт гэх юм уу өрнөлтч гэх юм уу те сэтгэл зүйн үед ажлын үед ч юм уу тэгээд шууд ингээл хуваагдал явчихж байгаа юм шиг. Тэгэхээр өөрийгөө өдөртөө бүтэн байлгая гэж бодож ивэл өглөөдөө жоохон эрт тосоод цагаан харчвал бас гоё л. Манай ус жоохон орой басдаг те. Тэгж санагддаг. Тийш үү. Би бол одоо хятад сурж исэн. Хятад бүр ингээл амар тусцсан ингээл хамаг цайны газар мацар бүгд ажиллаа л те. Бичиж тэнгууд солонгост ингээл ажил хийж хахад бараг 5 цагт метро ингээ яваад гэлцсэн пик хүмүүс те. Байдаг хгүй. Монголчууд бараг өглөө цай ууя гэл явангууд олддггүй те. Тийм онгорхоо газар базар. Тий. Би нэг хизээлээ те нэг Америкт бас нөгөө сургалтын хөтөлбөр явж байсан байхгүй. Тэгэл үүст хараа өглөөгөр ингээ бүх юм нээлттэй. Гүүгээл ажиллаа ярих нь яриад өглөөний 5 цагт штэ. Тэгэл нөгөө кофе шоп мап ингээл бичигнэл тэрүүгээр ингээл бүр өрнө. Тэгээд хүн 5 цагт бичигнэхийн тулд хэдэд босхгүй гэхээр чинь бас л тий. Тэгэхэд тэд нар чи айгуул тийм өндөр хөгжилтэй орнууд штэ тий. Одоо Япон, Солонгос. Тэгэхэд л амар хөдөлмөрч явах гэдэг байхгүй тий. Тэ айгуул шаргуу системтэй гэх юм уу тий бас ингээд хизээ хаана яах вэ. Одоо яг үнэн хэлгээд ингээд бид нэр зарим нэг юмыг болохоор шууд ингээд нутгшуулчмаар байгаа. Харин тий. Одоо өөртөө л одоо ингээд шинээр их юм зохиогол юм хийн гэж бодлаа шүү дээ. Тэгэл яг сайн туршигдсан юмнуудаа тэгэл зүгээр адилхан аваад хийгээл зүгээр ингээл явчмаар. Жохон систем дутаад байгаа л болохоор өглөөр сэрх хүртэл тэрэнд тий ажиллах хүртэл хамаатай. Чиний мэрэгжил одоо яг юу гэж явд юм? Куратор гэж явах уу? Куратор нь зөв. Яг юу гэж явах юм бэ? Юу одоо юм куратор ёо хүн сонсол өрийч мэр. Би өөрийгөө куратор гэдэггүй штэ. За юу гэж явах юм бэ? Би чи эдийн засагч хүн штэ. Эдийн засагч. Тий. За. Тэгээд яг жинхэнэ үндсэн мэрэгжлөө. Тий. Тэг яаж яваад урлаг руу хальтраа орчих вэ? Тэр чинь ийм байхгүй юу? Олон улсын худалдаа бизнес чиглэл рүүгээ ерөнхийдөө эдийн засагч үндсэн мэрэгжил. Тэгээд одоо миний сая байгуулаад те хүмүүстэйгээ хамтраад хийж байгаа ажлууд бол дандаа PR-ийн, маркетингийн, коммуникацийн ажил. Илүү бизнес одоо нөө бизнесийн удирдлага тал руугаа гэсэн үг шүү дээ. Тэгээ бизнесийн удирдлага тал руугаа явангууд угаасаа маркетинг, олон нийтийн харилцаа, коммуникац дээр төсөл хөтөлбөрүүд угаасаа нэг элемент нь болоод ороод ирдэг. Одоо ивент арга хэмжээ ч юм уу одоо ямар нэгэн байдал. Тэгээд төсөл хөтөлбөрүүд нь ороод ирэх дотор чинь ингээ бас соёл урлагийн төсөл хөтөлбөрүүд ороод ирээд тэгээд тэрнэр дээрээ л ингээл одоо холбогдоод ажиллаад явж байгаа гэсэн. Тэгээд яг нөгөө хүмүүс ингээд яг наад асуулт ч юм байхгүй. Ингээд урлаг судлаач юм уу, түүх ч юм уу, тий музей ч юм уу, тий куратор ч юм уу юу ч ингээд энэ чинь өөрөө яг хөөр цаана зүр хөтөлбөр хөгжүүлэлтийн хүн явж байгаа гэсэн. Чи яагаад сая надаас куратор гэж асууж байна? Тэ. Үгүй шүү дээ. Тэг үгүй гэдгээр л хэлчихлээ шүү. Ямар сонио юмар хэлбэрээр хүнээр хэлвэ. Чи өрнөлтөө бас эвгүй сэтгүүлч. Яагаад? Тий куратор гэж асууж. Одоо энэ чинь дахиж оруулна. Тэр одоо бүр харин одоо бүр дээр чи нөгөө нэг бүр яг тэгсэн баг. Би чинь өөрөө нөгөө яг үнэндээ шүү дээ тий. Үнэн л хэлээ. Куратор гэдгээ ч одоохондоо ойлгоогүй явж байгаа шүү дээ бид нэр. Куратор гэж яг ямар үүрэг ролтой хүн юм бэ?
Зүгээр одооноос сүүлийн хэдэн жил ингэж куратор гэж яриад байгаа болохоос биш. Яг куратор гэж юм. Зураачт нь ч мэдэхгүй байгаа. Зарим зураачт нь. За тэгвэл куратор гэхээр зүгээр үзэсгэлэн дэгэлдэг хүн юм уу? Яг яадаг хүн яг бас тодорхой босоо. Үүдний юм бичдэг хүн юм уу? Тийм сквал нэм ийм үзэсгэлэн шүү гэж бичдэг хүн юм уу? Яг куратор гэж юу яг яг үн чи чамаас бас гоё асууя л та. Тийм. Угаасаа олон улсад бол куратор бол угаасаа бүр ер нь л тэнгэр байдаг шүү дээ. Бүр олон жилийн түүхтэй тэр урлаг соёл хөгжсөн улс л тий. Тийм улс үстсэн. Одоо сая жишээлбэл зүгээр ингээл жишээ шүү дээ. Венецийн Биенналийн кураторыг одоо ерхий куратор нь одоо Бразил хүн биш. Тэгмүүд энэ ч өөрөө яах вэ гэхээр нөгөө музей зүзээгээр аюу олон жил явцсан судлаач байгаа байхгүй. Зүгээр энгийнээр тий. Судлаач. Тэг бүх юмныхаа наантай цаантай ингээ ойлгоцсон. Өөрийнхөө одоо мэдлэг туршлагаа хоримтлуулсан. Тэгээд яг нөгөө салбартаа одоо хүлээн зөвшөөрөгдсөн гэх юм уу тэр нэрийг аварж байгаа шүү дээ. Тэгэнгүүт болохоор одоо бид хэд яах вэ гэхээр куратор хийж яана гингүүд нь нэгт уран бүтээлч нартайгаа ажиллахгүй байна. Шулуухан хэлгээд уран бүтээлчтэйгээ ажиллахгүй байна. Уран бүтээлчийг бас таньж мэдэхгүй байна. Тэгээд таньж мэдэх процесс дээр болохоор одоо юу гэдэг чинь өөрийнх нь мэдлэг туршлага айгуу чухал шүү дээ. Тэгэхээр тэр мэдлэг туршлагаа бас эргээд яаж авах вэ гэдэг нөгөө яа тэгэхээр нөгөө би нөгөө илүү олон улсын тий хүмүүсийн баг хамт олон яаж ажиллахыг мэдчихэж байгаа учраас манад нэг энэ талын элемент нь жоохон өөр юм уу гэдэг тийм бодол зүгээр ер нь байдаг. Тэгээд цаашдаа зүгээр бодож байгаа юм гэхээр одоо байгаа хүмүүсээ сайн чадахжуулахаас гадна залуучуудаа л амар сайн дэмжих хэрэгтэй юм шиг байна. Залуу мэрэгчлэлтэнгүүдээ. Одоо жишээлбэл би бол биш байхгүй. Би ч нөгөө одоо бизнес те илүү эдийн засаг нөгөө төсөл хөтөлбөрөө ингээд одоо авч явах тал руугаа гэсэн үг шүү дээ. Продюсингийн дэлхийн гэх юм уу. Куратор болохоор яах вэ гэхээр бүр ингээд сайн мэрэгшээд тэгээ олон талт болоод явбал бас одоо цаг нь бас ирсэн л ах гэж бодож байна. Ялангуяа залуучууд яваад. Жишээ нь куратор гэдэг яг орчуулвал ямар үг юм болоо? Орчуулахдахгүй юу нэг? Одоо орчуулагдахгүй гэл тавьсан юм байна. Орчуулагдахгүй. Гэтэ жоохон утгачлаа тайлбарлавал яг ямар утгатай юм болоо? Нөгөө гадаад үг болохоор чи нэг л одоо манайх ч нэг гоё гадаад үг хэрэглэх туртай баг хүн болвол куратор гэддэг болцсон байлээ. Юу гэдэг куратор? Яг хизээ яаж яваа куратор болчих гэж бодогдохоор яг хөө сайн кураторууд мэдээж байгаа. Гэхдээ бас тэрний далбаан дотор нэг явдаг бас хүмүүс шүү дээ. Тий. Би куратор хийж байгаа гэж байна. Тэгээ би ч бас яг ингээ харахаар куратор гэж тэрийг хэлнэ, энийг хэлнэ гэх Монголын нөхц. Би нөгөө гадныхаа тий одоо найз нөхд хүрээлэлч юм уу хамтарч ажилладаг байгууллагын талаас л ярьж байгаа. Энэ Монголын нөхцөл дээр бол одоо энийг нь хэлээд энийг нь хэлэхгүй гэж би хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр манайх ч угаасаа өөрөө шин тий одоо тань мэдж байгаа тий процесс явж байгаа л бас улс орон шүү дээ. Тийм. Тэгэхээр гадны улс орн гэх юм бол ер нь хамгийн чухал нь болохоор концепцоо бүтнээр нь хараад өөрийнхөө хэлэх гээд байгаа концепцоо бүтнээр нь хараад тэр бүтнээр нь харж байгаа үзэл санаандаа таарж байгаа уран бүтээлч нартайгаа таарж байгаа өнцгөө тааруулаад ч юм уу тий олж нээгээд тэгээд зарим тохиолдолд нийт шинээр тэр уран бүтээлчийг ч юм уу бүтээлийг шинээх нэг процесс дээр илүү төлөв ажилтдаг юм ундаг хүмүүс яаж таарад байгаа байхгүй. Тэгэхээр за ерөнхийдөө л үйл юм байна л да. Киногор бол найруулагч юм байна шүү дээ. Бараг л тий яг ерөнхий том үзэсгэлэнгийнх нь базаж ингээд тэгээд ер нь бүх юма базах хэрэгтэй юм байхгүй тэр чинь. Тийм байна тий. Яаж харагдах юм, яаж үзэгдэх юм, юу гэж өгүүлэх юм, ямар элемент нь тодорхой юм, тодорхойгүй юм тий. Тэгээд кураторч үзэл санаа танилцуулах хэрэгтэй юм шүү дээ. Юу юм бол тий. Уран бүтээлч биш байхгүй. Тэгээд тэр кураторын шийдэл санаа тий одоо элемент гэдэг юудгийн цаад агуулга тэр юмнуудын одоо тэр юм одоо бүх тий одоо том цогц юмд л уран бүтээлч ямар элементээр орж байгаа гэдэг дээр л тэгэл тэр чин заавал нэг төрлийн уран бүтээлч байгаа л бохоо гэх жишээний тий. Ууг нь яг зөв зам руугаа л орж л байна л да тий монголчууд одоо үзэсгэлэн болгон ямар нэгэн байдлаар куратортай болдог болцоо. Өмнө нь бол тийм байхгүй шүү дээ. Зөв хин юу дуртайгаа тавиал хан дүүрэн байвал баг сайн үзэсгэлэн гэж ойлгодог юм. Одоо бол тийм шүү дээ. Яавал гоё зогцож харагдах уу? Заавал кураторын тий
ямар куратортай болцсон мөлий. Тэр бол надад бол аюу зөв зам руу орчих юм шиг. Тийм. Чиний хэлдгээр куратор гэдэг хүний хүлээн зөвшөөрөхтэй адилхан байх ёстой гэдэгтэй адилхан одоо салбар хоорондоо тийм одоо салбарын хуульч хэрэгтэй гэдэг шиг тий салбарын санхүүж хэрэгтэй гэдэг шиг ойлгож эхлэх ах гэж бодоод байгаа. Одоо жишээ нь яг манай салбарт бол хуульч амар хэрэгтэй юм бэл. Салбар өөрөө тийм хуулийн салбарынхныг татгаар хэмжээний бас юм юу ах хэрэгтэй байхгүй. Сонирхолтой ах хэрэгтэй тий. Олон улсын төрөлх хөдлийн хуульд юм байна. Тэгээ ингэж оюуны өмч хамгаалдаг тий. Ингэж үнэлдэг, ингэж гоё их ашиг дээрээ нийцдэг гэд. Тэгээд бас яг энэ одоо хуулиар төгсөж байгаа залуучуудыг бас татаа оролцуулах тал дээрээ ч юм уу тий. Илүү юм яг юм гоё юм нээлттэй дунд юм байна. Тэгэхгүй алгаар одоо бас нэг талаас яахаа гэхээр бүх юм ингээд салбар дотроор шийдэж чадахгүй байхгүй. Санхүүгээ хүний нөөцөө хуйлаа тий одоо юу гэдгийг төслөх төлбөрөө сан босголтоо ч юм уу тий менежмент маркетинг бүгднийг ингээд яг салбар дотроос ин гэвэл энэ чинь нөгөө дахиад чанарын асуудал ярих. Тэгээ чанараа ингээд дотроо сайжруулах тэр одоо нэгдэл нийлэмжээ сайн гаргаж чадахгүй бол бид нэр 1000 хичээгээд гадагшаа гарч байгаа тохиолдолд дандаа соло гадагшаа гаралт шүү дээ. Ер нь бол тий. Би тэгтээ энийг арт амьсгалыг одоо ерөнхийдөө баг бас нэлийн том нөлөө үзүүлж байгаа гэж боддог шүү дээ. Яа тэгэхээр энэ сая сайн харах юм бол нөгөө түрүү миний ярьсан сэдв байхгүй. Нөгөө рекорд хийж авч үлдэх. Тий. Чи ч нэг кинон тоглосон юм бэл ч тий. Тий шүү дээ. Би чинь кинон тоглосон нэгч биш. Оёлын даашин тий. Голын дааш. Тухайн цаг үедээ бас хит болж байсан л кино шүү. Оо хит амар хит. Одоо ч хит бүр. Нөгөө мим зэмийн хэсгээрээ явангуудаа нөгөөдхийг харсан ч оо хэдэн 100,000 үзчихдэг. Тэгээд одоо ч гэсэн тийм. Тэгээд яаж яваад бас ч үзчих чинь нэг кино мино биш шүү дээ. Айгүй олон реклам, айгүй олон кино байгаа шүү дээ. Тийм үү? Тий. Ямар кинонд? Одоо хэлэхгүй. Хэлжээчтэй тэр чи үзээлтэй. Тэгээд яг яаж яваад гэхээс илүүгээр эн чинь нөгөө бас л багасаа өргөө хайгаал тий өргөө хайгаал тэгэл нөгөө хүүхд болгоны нэг октод болгоны нэг тийм хүслүүд байдэн шүү дээ реклам тоглох загвар өмсөх хөөрхөн байх тий гой зураг даруулах гэл тий тийм тэгэл яг л оюутан байхдаа нэг тийм би чинь нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Телевизийн нэвтрүүлэгтэй радион дээр бас юм. Ерөөсөө л одоо нэг юм медиа салбарынхаа одоо бүхэл юмд л багасаа л оролцоод явдаг гэсэн. Тэгээд загварын агентлаг одоо юу гэдгийг бусад тий нөгөө продакшн телевиз гэл тэгэж явж байгаа л тэгэл яг бөөнөрөө хүүхдүүд очиод тий пробонд орё гэл. Тэгээд яг Самдим уран бүтээлийн нэгдлийн кино үйлдвэр дээр проб хийгээд нэг 500 гаруй охтод тий 500 гаруй охтод цугцсан юм. Тэгээд ингээд хуваараараа араараасаа. Тэгээд бүр ингээд ийм том юм энэ тэнцгүй дүүрээ. Тэгээд нэг 3-4 үе шаттай жилүүтэй. Тэгээд тухайн үед одоо баг ингээд зүгээр нэг проб биш бүр ингээд дахин шалгаж балгаал. Тэгэл янз даалгавар малгар. Тэгээд би уран бүтээлийн нэгдэлтэй анх тэр нэг 400-500 охтуудын пробонд ороод сайн амьдралд тоглож ирсэн. Тэгээд тэр нь л зүгээр нэг орж гардаг л дүрээс. Тэгээд дараа нь гоёлын даашинз дээр биг болт ах маань юу яагаад нэг цагаан сарын үеэр илүү да. За одоо нэг ажил байна. Та нар бүгдээр өрөө дээр гэдэг. Тэгээ ингээд зүгээр ингээд сайхан студи руу яваад орсон чи. За энэ танилцсан энэ одоо танай эсрэг дүргээд шууд дүрийг маань хүчээсэн. Тэгээд бас яагаад одоо нэг мэрэгжлийн бус хүнд бас тэгээ өгсөн юм бас мэд. Сонир. Кинон тоглох одоо ер нь ямар байсан бэ? Амар хэцүү. Амар хэцүү. Яа тэгэхээр чи нэг тэр чин мэрэгжлийн хүн биш. Би чи тоо бодож байгаа юм шүү дээ. Тоо бодож байгаа хүн чинь нэгт аягүй хэцүүсэн. Хоёр нөгөө маш богино хугацаанд юм сураад тэр сурсныг гаргах гэдэг нөгөө даацын үед ачааллын үед аягүй хэцүүсэн. Нилийн загнуулсан найруулагч. Амар загнуул шүү. Тэгээ одоо бодсон чи яг нөгөө нэг амарч бас тийм байгаагүй юм билээ л дээ. Би юм аль ажилласаа хийх хэрэгтэй байсан.
Тэгтээ яг тухайн үед бол нөгөө хүүхэд байсан тий. Тэгэл тийм тий нөгөө юм одоо соёл урлагийн чиглэлийн тийм тий сургалтын даац авч ч юм уу тий цахилгаан журам одоо юу гэдэг тий нөгөө одоо энэ чинь шал өөр мэрэгжил эзэмшиж байгаа хүмүүс шүү дээ тий. Тэднийг мэдгүй байсан хүний хувьд бол надад бол маш хүн байсан. Айгүй хэцүү байсан. Тэгтээ одоо бол ингээ харахаар хөөрхөн байд шүү дээ. Хөрхөдөө энийг хийх гэж тэгж үлээ гэж бодвол. Хаяа үзэн зэтэй кино. Гэхдээ хаяа зорж ирээс үздэг. Тэгээ нэг шинэ баяр болгоноор гараад идэв шээ. Тийм үү. Айгүй шинэ. Би ч сая сүүлд нөгөө Golden Gear алтан өргөө сая гоё явлаа штэ. Тэгээд алтан өргөө дээр бас нөгөө нэг далигийн хэсэг дээрээс чамайг бас тэгсэн оролцсон байсан штэ. Тэр яг юу болоод өнгөрөв те. Тэр далигийн киноос ёстой хөрөнгө кино л штэ. Би нэг инээдмийн заяа тэгсэрнэ далигийн ингээд кино гэхээр ямар сонин юм бэ гэдээ ойлгоод байгаа хгүй нэг хамтарчилсан л нэг юм тэгсэрний инээдмийн за яаж энэ баг инээлх юм бол тоо гэж нэг барандаа тий унтчихгүй шиг үзэх юмсан гэж бодсон ч ёо эхлээс ахуулаад ингэ сонирхол татаж явсараа сюрреалист комеди кино гэсэн амар гоё. Харин тийм. Айгу инээдтэй өөрсдөө үзүүл олж үзүүл маш гоё кино л. Нэг гоё наадам болох гэдэг юм бол шүү дээ хүүхдийн төрслөг урлагийн фестивал гэдэг байгаа. Тэр надад аюул сонирхолтой байна л да. Тий. Хүүхдийн баярын үеэр гарах юм уу? Болох юм уу? Болно. 6 сарын 1-нд төв зингэлт хүрээлэн буюу стадионд одоо наадмын талбай дээр гэсэн үг шүү дээ. Улаанбаатар хотын одоо хамгийн том зургийн хичээл болъё гэсэн төлөвлөгөө байгаа юм. Зургийн хичээл. Тийм. Тэгээд фестивал болно гэсэн бол зорилготой. Жил болгон хийх зорилготой. Тэгээд жил болгон хийнэ гэдгээ бол одоо хүмүүстэйгээ тохироод буюу одоо хотоос болон тий ингээд одоо брендингийн хувьд үзэл санааны хувьд энэ экосистемийг хөгжүүлэх цагийн хувьд бол дэмжиж ингээд ажлын гэсэн олон улсын байгууллагууд бол ингээд ороод ажиллаж байгаа. Эхний жилдээ болохоор бид нэр ямар нэгэн байдлаар одоо муу иж магадгүй тий ингээл хэлье тий муу иж магадгүй анх болж байгаа юм алдаа дутагдaltaй иж магадгүй царай муутай иж магадгүй тий гэхдээ эннийхээ нөгөө цаад зорж байгаа алсын хараагаа л бид нэр энэ жил танилцуулах зорилготой байгаа. Монгол улсын хэмжээнд ч одоо баг 0-14 насны сая гаруй хүүхэд биш. Пүү. Yes. Зөө. Тэгээд одоо бүр статистикийн тэр нөгөө вебсайт руу ороод хараарай. Тэгэнгүүт тэр сая хүүхдүүд чинь бараг тал нь Улаанбаатарт байна. Вау. Харин тийм. Энэ 2 өдөр болсон гэсэн тий. 1 өдөр болсон. 1 өдөр болох юм уу? Тийм 1 өдөр болсон. За тэгээд эргээд нөө бид нэр шалтгаанаа ингээд тоочгууд бид нэр тэр олон хүүхдүүдийг одоо хамруулах гэдэг байгаа биш байхгүй юу? Гол нь жил болгоно нэг юм арай өөр хүүхдийн баяр болдог. Тэр нь дүрслэх урлаг болон бүтээл сэтгэлийг хөгжүүлдэг гол элементтэй. Тэгээд тэр элементийн дотор нь яг салбарынхан одоо ах эгч нарын оролцоод одоо илүү танилцуулдаг. Би аль талаас илүү танилцуулаасаа гэж бодоод бид бас судалгаагаа хийсэн гэхээр одоо ерөнхий боловсролын сургуулиуд болон бус сургуулиудад хичээлээс гадуур хөтөлбөр дээр төрөлх хурлын хичээлийн болоод бүтээл сэтгэлээ хөгжүүлэх одоо цагууд нь маш бага байдаг. Тэгээд дэлхийн стандарт гэж байгаа. Тийм хүүхдүүд ингээ өөрсдийгөө бүтээлж иргэн болгодог. Одоо ирээдүйд чиний зургийг ойлгодог иргэний чинь надад бэлтгэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүдэд болохоор яах вэ гэхээр бид нэр энэ урлан энэ студ те багш нар те бас тусдаа байдгийг шүү. Хичээлээсээ гадуур юм хөтөлбөр арга хэмжээнд самрагдаж болдгийг шүү гэдгийг танилцуулаад Улаанбаатар хотын хэмжээнд бас нэг юм 200 гаруй юм урлан нэгдлүүд байгаа байхгүй. Одоо студиуд те. Тэдний бүгдээр хамтарч байна. Тэднэрийг бүгднийг одоо хамруулах гад хичээж байгаа. Бид нэр ихний жилд олж чадахгүй шүү дээ. Тэгээд явандаа юу гэхээр энд эргэлтэн үүсээд байгаа хүүхдүүд тэнд одоо ингээд те одоо өөрсдийнхөө одоо бүтээлийг боловсролынхаа хөтөлбөрийг те нөгөө шав шаазангаар хийдэг нөгөө нэг те гой зургийн хичээл явдаг хүмүүсээ хооронд нь олзуулахад ийм Kids Art Fest-ийн гол сүнс нь байгаа. Одоо жишээ нь үн төлбөргөө гэдэг сайд хэлээ шүү дээ. Үн төлбөргөө тэгээ зургийн хэрэгсэл мэрэгэл бүрхэм цаанаасаа гэсэн үг. Тий. Одоо бид хэдэ ингээд нөө коммуникац дээр хэрэглээл явж лээ хийгээл явж байна. Гэрээсээ зургийн хэрэгслээ авчруул аюу сайн байгаа хүүхдүүд. Бас байж болно гэж юу? Яг бид нэр тодорхой хэмжээгээр бэлдэнэ. Яг нийгмийн шинжтэй одоо энэ social enterprise буюу нийгмийн шинжтэй төслийг хийхэд гол юм санхүүжилт аюул чухал гэдэг тий. Нөгөө амлсан амлалтандаа хүрэхийн тулд бид ямар нэг юм байх хэрэгтэй л шүү дээ. Тэгэхээр нөгөө
хэрэглэгдэх хүн нэг палмастер хэдэн хүүхд хэдэн метр зураад дуусах юм. Нэг усан будаг те 10 хүүхдийн дунд хэдэн цагийн одоо хэдэн минутын дотор дуусах ингээл хэлэхээр энэ болгон чинь зардал. Тэгээ тэр болгоныг бид нэр одоо сан босгоод хайгаа те хичээгээ явж байгаа гэсэн. Тэгээ энэ жил хийчвэл эх жил юу болох гээд байгаа гэдгийг бид нэр байгууллагууд улам сайн ойлгоно. Улам оролцоог нэмэн хүүхдийн бараа бүтээгдэхүүнтэй болон бусад те нэг аж ахуйн нэгжүүд өөр форматаар хүүхдийн баярыг тэмдэглэдэг. Тэрний илүү боловсролын чиглэлтэй гэсэн үг. Зураг үзлэн гарна гэсэн үг. Одоо тэр хүүхдийн зурсан зургуудаар. Тий. Тэрэндээ бид нэр гоё шийдэл олсон байгаа. Стжон 6 сарын 1-нд хүүхдтэйгээ эрэхтэй зурсан зураг авчираарай. Гэртээ зурсан зурагнуудыг бид нэр авчирангууд манай бүртгэлийн хэсгийнхэн байгаа. Насаараа ингээ бүртгэж байгаа. Ямар нэг уралдаан шалгуур байхгүй. Тэгээ насныхан бүртгэнгүүтээ яг дараа нь каталог болгоё. Вау. Бүр юм зузаа. Тэгээ Kids Art Fest Volume 1 2024. Би болохоор энийг бид нэр яагаад бас хийгээд бүр чин сэтгэлээс хийхийг хүсэж байгаа гэхээр бид нэр 24 оны хүүхдүүдийн санахыг авч үлдэх гэдэг байна. Nice. Тэгээд тэр маань өөрөө яах вэ гэхээр жил болго ингээ явхаар нөгөө им хэсэгчилсэн биш те ингээ оролцоо нэмэгдэн бүр зузаан болно те төрөл чинь насны англи болно тэр хөгжүүлэлт бол дараагийн ээлжинд гол юм нь гэхээр энэ хүүхдийн сэтгэл судлаач нарт маш хэрэгтэй. Урлаг судлаач нарт хэрэгтэй. Артистууд өөрсөнд нь тухайн нийгмийн шууд нүр царай бас харагдаж байна. Тэр артистуудад хэрэгтэй. Тэгээд энэ нь болохоор нөгөө түүх нийгэм соёл одоо нөгөө тий одоо боловсролын хөтөлбөр одоо юу гэдгийг тий бүх байгууллагуудад энэ өөрөө гарын авлага болгоо. Nice. Айгуу гоё наадам зохиогдох гэдэг юм ба штэ. Тэгээ эцэгчүүдээ сонсож байгаа бол тэгээд идэвхтэй оролцуулаараа хүүхдүүдээ тэгээд дээрэс нь ингээд номон дээр ингээд гарах нь штэ. Тий. Тэгээд энийгээ бид нэр бүр ингээд одоо яаж хийж байгаа тий. Одоо бас мэдээж эн чинь санхүү мөнгө орно тий. Тийм л дээ. Тэгээ санхүү мөнгө оронгууд чинь чи босгож байгаа хөө. Тэгээ санхүү мөнгө ороод ингэнгүүд чинь ингээд яг энэ санааг бас ойлгох хүн хэрэгтэй ш тий. Тэгээ одоо жишээ нь би хүүхдийн зураг амар туртай байхгүй. Хүүхэд ягаад гэвэл амар юм зөрөгтэй зурдаг. Тэгээ амар гоё мухарч өнгөтэй зурдаг. Хүүхдийн зураг би үзэх амар туртай. Одоо Пикассогийн хэлсэн үг байгаа шүү дээ. Би хүүхчиг зурах гэж насаараа хичээж байна гэдэг. Тийм. Хүүхдтэйгээ аим тарилцаа үүсгээч. Тэрийг нандин дурсамж хадгалаач. Хүүхэд 0-9 насны хооронд тэр бүтээл сэтгэлгээ туйрвж авах үедээ маш их дурсамжийг өөр дээр авдаг. Тэр дурсамж дээр нь аав ээж нь оролцох ч юм уу хамгийн дотны хүмүүс нь оролцоход тэр хүүхэд бүр ингээд цаанаасаа ингээд тархлаа тогтдог гэж байна. Сая би нэг Токио дээрсэн тухайгаа л ярих гэдэг юм л та. Надад юу таалагдсан зөндөө юм байсан л та. Тинчээ жишээ нь хүүхдтэй харьцаж байгаа харилцаа амар гоё санагдсан. Одоо жишээ нь музейч гэдэг юм уу музей ингээд тайлбарлагч нар яг ингээд хүүхдийн харааны төвшөнд ингээд өвтөл сууж байгаа харьцдаг. Тий. Тэр харьцаа амар гоё санагдсан. Ингээд дээрээс нь шарцах биш. Яг ингээд хүүхдийг айгүй хүндэлдэг газар үлээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт хүүхд бас амар бие даацсан байт юм байна. Тэр нэг жоохон 6 7 тоо хүүхдүүд чинь метро цэтрүүнд ганцаар явж байгаа байхгүй. Орчин байна штэ. Орчин байна. Тийм болгож юм тий. Тийм болгож чадчих байгаа байхгүй. Өстой гоё. Тэгэд манайх бас тийм болоосоо л гэж хүсэж байна. Хүүхдтэй айгүй гоё зүг харьцдаг байгаасаа. Тэ би ч өөрөө айгүй буруу харьцдаг. Ингээл хүүхдийн өндөр дуугаар харьцдаг тэгээд ингээл дандаа дээрээс харьцдаг. Тийм биш яг ингээд зөв сонсч ойлгодог тийм байгаасаа гэж хүсэж байна бас тэгээд. Тэр өстой аюуж гоо. Төрнөхтэй тийм зам руу бас явж байгаа гэж чинь бидний үед бол зөв хөвөлдөг л үеэс шүү дээ. Одоо бол бас нөгөө зохих нь гайгүй болсон. Одоо яванда улам л зөв юу руу орох бах л та. Тэр нөгөө сэтгэл зүйч гэсэн чиний надад жилт юм лээ. Харааны төвшөнд яраарэ. Аав ээж нар нь доошоо сууж яраарэ. Хүүхдээ сонсоорой. Тэгээд болж өгвөл бүр өшөө доошоо тий. Харцнаас нь доошоо байгаад би чиний төлөө шүү гэдэг мэдрэмжийг ингээд өөрийн ингээд том юм шиг тий. Тийм мэдрэмж өгөөрэй гэдээ сэтгэл зүйчнэр ярьдсан бэлээ. Одоо сая нөгөө чиний нэг урландаа АБ урлангийн 0 тий. Ингээд тийгээс цаашдаа ерөнхийдөө баг энэ 0 project чи явчих юм шүү. Ингээл энд тэнд очиод ингээ хийчих юм чи гэлээ. Тийм яг уу яг миний нөгөө нэг үндсэн мэрэгжилч угаасаа зураач учраас зургаал зурна л та. Би зүгээр юм нэг анхны нөгөө юг шүглүүлэн гэдэг лөө. Шүгэл үлээж байгаа л хүн баггүй. За ингэж 0-оо янзлая. Ингэж янзлж болох юм байна. 0 гэдэг бол ийм зөвхөн бизнесээс гадна гоё
баг үзэсгэлэн үзээд гарч болохоор тийм юу байхгүй. Зөв шүүл үлээж байгаа болохоос энд ч 0 гэдэг байвал зургийн хин зорох. Тийм. Яг хин гэдэг маань илүү нөгөө зөвлөх үйлчлэгээ ч юм уу тий гоё интерьерийн шийдэл тий бас яг нөгөө мэрэгчлэр л гэсэн л үг л дээ тий. Тэгвэл бас одоо сүүлийн үеийн барилгууд чинь нэг л амар адилхан болчихлоо шүү. Барилга нь адилхан болоод байна. Доторх нь яг адилхан болоод байна. Амар гунигтай тий. Тийм бас л Токиогоор ч шаваа. Токиод бол нэгч байшин тавтагдахгүй. Тэр хаавас маавасууд бүгд ямар төгс идэм бэ. Тэгэл тийм болох л үүдээ. Тэгэл манайх ч ингээл нэг дөөрөх юм шүү дээ. Баячууд мөртөл дөөрөө. Тэгтээ одоо жишээ нь тэрнийх тийм жолоон тавцаавч тэрийг авч тавья гэл. Уг нь тийм биш шүү дээ. Тухайн хүний ингээ яг л философи байх хэрэгтэй тийм. Тухайн би юу н амьдралыг яаж хардیں۔ Тэр л философи нь гэр орон интерьерт ингээл нөлөөлөх хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэгэж боддتي. Би тэгээд бас сүүлийн үед бас нэг юм бодсон. Нэг бодож байгаа нэг 2 ном уншсан. Санаандгүй. Тэгсэн чи ерөөсөө хүн өөрийгөө олсон олог хуцалтаас нь ингээд харагддаг гэдэг. Тэгээд за бас арайч мэрайч гэл ихсэн. Уус тийж ярьдаг л та тэ нэг стилтэй хүн стил хүн юм. Тэгэл бид нар бол тэр нэг ингээл нэг юм өөрийгөө илэрхийлэх нэг элемент гэж бодлоо. Тэнгүүд яг өөрийгөө олцсон хүн юун туртаа дургуйгаа маш сайн мэддэг. Эргээд өөрийнхөө илэрхийлж чаддаг. Хувцлалтаар ч юу нааш ч бүх юмараа ингээ гаргаж чаддаг. Одоо тэрэн дотор 0 гэрийн тогтчлт дизайн одоо бас орох нь шүү дээ тийм. Тэнгүүд даган дуурайх гэдэг үйлчлэл яадаг гэхээр өөрийгөө олоогүй нь хийж ажилладаг юм. Одоо нийтээрээ даган дуурайх. Одоо тийм нэг юм одоо юм бүдүүн одоо загвартай ягаан болтой гарчиж тэрийг л олж өмсөе гэл бүгд өмсөөл дээ. Бүгдийг нь худалдаж аваад. Тэгэнгүүт тэрийг нь одоо зах зээлийн шинжилгээ ухаанаар тайлбарлавал борлуулалт боловчиг өөрийгөө олог хүмүүст л суугаад зарж байгаа сэтгэл зүйн шинжилгээ ухааны бас нэг элемент байгаа. Сони юм бэл. Нэг гинт баяжих яадаг гэдэг нэг тийм үг өгдөг л. Тэрэн шиг нөгөө нэг сая бас л ингээл Токиод очиод ингээл явж байгаа нэг Гинза гэдэг нэг баячуудын юм дүүрэг байт юм байна л да. Хамаг брэнд байдаг. Тэнд хин худалдаа авт хэлж инхээр хятадууд хамгийн хүнтэй брэнд нөгөө нэг LVMH тий. Тэгэхэд Японы өөрсдөө болохоор амар ингээ хувцамсан. Европууд бас амар ингээ хувцамсан. Зүгээр л тий. Оршихуудаа хэрэгэлдэг үү? Тэгэхэд нөгөө нэг хамгийн баян ингээл хятадууд байгаа. Бас л амар шүү тий. Тэнгуут төр дэлгүүрөөр нь хонгот бүр дэлгүүр нь ингээ зарна хятадаар явж байгаа байхгүй. Тэр Хонконгт болохоор Хонконг, Сингапур, Тайваныханд болохоор нөгөө дүрслэх уран бүтээлийг болон одоо арчиг илийн дуудлага худалдаа тий. Тэгээд дээр нь одоо фэрүүдийг одоо системтэй явуулахад хэрэглэгчээ бэлтгэх гэдэг том юм юу байгаа юм байна л та. Одоо том одоо юу гэдэг шалгуур тий. Одоо юу гэдэг сорилт гэх юм уу. Тэгэнгүүт нь тэр сорилтыг болохоор яаж харж яана гэсэн чи хамгийн мөнгөтэй бөгөөд хамгийн одоо төрөнийх шиг чинь нөгөө ухамсартай болоо ухамсаргүй худалдаа авалтыг хийх юунууд нь болохоор мейнленд буюу одоо энэ хятадууд гэж байгаа юм. Тэгэнгүүт хятадууд болохоор мөнгөтэй урлаг ойлгодог гэхээр жоохон ойлгодог юм шиг үргэлжлүүлээд юмаа зарч ихээр ойлгодгоо гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо том одоо дуудлага худалдаа тэр фэр те нөгөө нэг private галеристуудын одоо бүр өвчин шаналлын толгойн өвчин юу вэ гэсэн чинь хятад баян хүмүүсээ дэлхийн одоо урлагийн чиглэлтэй тренд бодонтой хувьсэл өөрчлөлтөнд буюу тэр бүтээлүүдийн чиглэлээр боловсрал олгох нь номер 1 ажилладаг. Баян хүмүүс нь яадаг гэхээр алтаа авдаг. Нөгөө гулдмануудаа авдаг. Шаазангаа аавна. Нөгөө каллиграфи те нөгөө муутуутай зургнуудаа аавна. Тэгээд үндсэн нөгөө гар хийцэн те юмнуудаа аавна. Ерөөсөө ингээд нэг 5 6 элементэнд ингээд орчдөг гэж байгаа юм. Мэгчний талаасаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд нь нөгөөдөлийг чинь болохоор яг гингүүд кусама авдаг болох. Шагаалын зургийг авдаг болохоор тий. Тэгээд энэ шинэ үед одоо гарч байгаа contemporary artistуудыг танилцуулаад таны коллекцийн дотор энэ байвал амар nice шүү гэдэг. Одоо wealth management буюу хөрөнгийн менежментэд банк эдийн засгийн амар сайн ажиллаж байгаа юм дэр. Тэгээд
галеристуудын буюу судлаач нарын тэр хүмүүсүүдийн нөлөөлөл нь нийтээр нь боловсрал болгоод одоо мөнгөтэй хүмүүс шүү дээ тий. Мөнгөтэй хүмүүс нийтээр нь боловсрал болгоод янз янзын сургалт өгөөд тэгээд бараа бүтээгдэхүүн зөвлөөд буюу одоо бүтээлүүд зөвлөөд тэгээд коллекцийн менежментийг хийгээд эргэлтэнд оруулах яах юм, хадгалуул яах юм, үн цэн яах юм гэдэг юмнуудыг нөгөөд тэгээ буцаагаад нөгөөдүүлийг яах вэ гэхээр уран бүтээлч нартай ч тэр эдийн засгч тэр дайвар одоо нэгт хоёр дахь тий одоо бусад нөгөө зах зээлүүдийг хөгжүүлэх ийм мэдээлэл гарч ирж байна. Тэгээд тэд нэр зүгээр ерөөсөө хичээл заана гэж байна. Та нар одоо ингээд гэл би чинь амар сүртэй басан шүү дээ. Та нар гоё модель зөтөл ухсраал тий гоё private юм гэлээ. Яаж юм ямар техник коммуникац хэрэгтэй. Зүгээр хичээл зааж байгаа шүү. Гурван төрлийн хичээл зааж байгаа. Бас нэгдүгээр энэ яагаад чухал юм? Тэгээ хоёрдугаар энэ таны юмд орснороо таны имиж болон хөрөнгө яаж харагдах юм? Гуравт нь энэ чинь байснараа эргээд одоо өөрийн чинь тэ дараагийнхаа юмнуудын одоо коллекцийн юмнууд тэр хинтэй холбогдох юм гэдэг. Тэгэхээр бас эргээд айгүй чухал бас зах зээл айгүй өндөр гарсан ш сая сүүлд судалгаагаар. Азийн чиглэлийн ялангуяа урагшаа чиглэлийн улсуудын төрөлх урлагт зарцуулж байгаа мөнгө эргэлт тэр дуудлага худалдаа тэр галеристуудын хөгжил бол амар өндөр хувьтай гарсан. Тэгээд тайлангууд нь жаа. Тэр бид нар ингээд нэг найзуудаараа сууж агаад бөөндөө сууж агаад нэг гоё юм яриадсан шүү дээ. Дуу чимээний бохирдол гэж. Тэрийг нэг дахиж ярмаар санагдаад байл та. Жишээ нь бид нэр ихэнх хүмүүс мэддэггүй дуу чимээний бохирдлын тухай. Зүгээр агарын бохирдол ярьдаг те. Орчны бохирдол, хог аягдлын тухай ярьдаг. Дуу чимээний бохирдол гэж бас байдаг шүү дээ. Тэрний тухай ярил. Амар их мэдээлэлтэй ч юм амар их дуу чимээтэй юм орчинд байгаад ангууд хүний анхаарал төвлөрөх одоо юу маань багассан. Одоо нөгөө нэг анхаарал сарнаад буцаж эргээд төвлөрөх гэж аяга уддаг болцсон. Эний бүр дэлхийн шинжлэх ухааныхан бүгдээрээ нотолцоод байгаа байхгүй. Тэнгүүд нь тэр анхаарал төвлөрөх гээд ядчих буцаж эргэх хугацаанд дотор хүн маш их бүтээмжээ алддаг гэдгийг л тоогоор болон судалгаагаар эрдэмтэд гаргаад ирсэн л. Тэгэл чи сайхан ингээл юмаа төвлөрөө сууж идэл ингээд нэг юм бодцсон сууж чанартай бодлоо бодцсон сууж идэл тэнд хогийн машин дуграал эргээл хараал ингээд чамд нэг дуу сонсогдоод нөгөө чанартай бодлыг чинь өмөлчж байгаа. Өөрөөр хэлбэл магадгүй тэр бодол бүтэн бодогдоод бүтэн хийгдсэн бол чи амар мундаг төсөл бодцсон төслийн хамтрагчаа бодцсон ч юм уу. Эсвэл мангар том зургийн санаа тий тэрнийхээ яаж хийхтэй зохиол мохол бүгдийг бодцсон ингээд чамд байх юм чинь тэнд зүгээр ганц тий нэг дуу сигналдаад нэг хүн дундуур нь орж ирэл ингээд алга болгочих. Өөрөөр хэлбэл чиний бүтээмж чинь бодлоос ч ингээд худалгаалаад тий аваад тэгээ буцаа чи нөгөөх рүүгээ орох гэхээр чинь чадтгүй л гинэлтэй ихэнхдээ аюу бүтлгүүддэг. Тэгээд арай хийж орохоор маш удаан ордог. Энд чинь цаг байхгүй. Бүтээмж. Тэгэхээр би яг тэр нэг дуу чимээний хордлогыг бол одоо бас би биний амар хүндэлж тий ойлгож бас ингэж хайрлаж тий ингэж бас баймаа. Тэгээ анхаарал төвлөрлийг хинч нөгөө нэг гадна талдаа энэ жийлэх харахгүй шүү дээ. Дотор бодогдож байгаа зүйл чинь. Тэгээд дотроо ингээд бүр ингээд самруулсан байгаа юм шиг тэр бүтээмжийн асуудлыг бид нэр сүйтгэж байна. Энэ нэгээд хүндээ хортой, эдийн засгтай хортой, цаг хугацаанд хортой бүтээ одоо ингээд бүтээл төрүүлэлтэд хортой гэдгээ бас амар гой ойлгочмоор байгаа. Одоо наадсхан л автобусанд ингээд явж байхад уцаар ирж байгаа нэг ихнэр үүдээс хааста хамаг амьдралаа. Аль өдөр махаа гаргасан өдөр хөрөгчнаас махаа гаргаж юм яг л. Энэ яг өндөө бол бас ингээд эргэн тойрны хүмүүнийг бохирдуулж байгаа хүн байж тэгж ойлгож болохоор байна шүү дээ. Тэгээд анзаарсан бол чи одоо яг Японд ингээд явчихлаа тий. Солонгос, Япон ч юм уу одоо ингээд хөгжилтэй орнууд ер нь нийтийн тээвэр болын бусад газар авиж юм гэдэг. Одоо жишээ нь би Солонгост бол аюу сан анзаарсан ингээд уцаар харахаа чимээ ингээл ингээд нөө чихэв зүгцэн тэгэл аюу баг ярьж байгаа нөгөө мэддэггүй юм ярьдаг байхгүй. Хятад бол тийм биш. Хятад бас ингээд авгаанарч орилждаггүй. Ингээл. Тэгэхээр яг нэг онцлог байна шүү. Бас онцлог байна. Тэгээ Монгол бас тэгээ ойрлохоор ингээд яа ядратаа ингээд цуг ингээд тэр амьдралын сонсоо явагддаг байхгүй. Ууг нь тарих бодлоо ингээд цэгцлээ бас зург өргөө ботчмоор байдаг. Хамт тэр хүний
мах гаргаад яана гисэж байгаа болоо тий амжих болоо ихэд гисээгүй бас бөө хэрүүл болох юм болоо ч гэж бодох шиг тий. Тэгэхээр тэр харин тэр чинь амар бодлоо. Тэг яг энэ дэр чинь бүр ингээд бас нэг одоо судалгаас стартапын хордлого гэдэг нэг хэсэг давлгааллаа шүү дээ хөөс болоод. Тэгэнгүүт нь дэлхийн том Silicon Valley дээр байдаг компаниуд чинь бас яг open space гэдэг зүйл хийгээд бид нар ингээд ажилчдынхаа бүтээмжтэй, нээлттэй тий хин хинтэйгээ шууд ингээд холбогддог тэр орчныг дэмжнэ. Тэгээд бүх өрөөнүүдийнхээ ханыг аваад хийсэн юм том спейс болгоод тэгэл энэ бол маш их бүтээмжтэй одоо орчин тий хүмүүс цагаа хэмжин хоорондоо шууд харьцаж юм айгу хурдан ингээд тэг ихэндээ бол тэр амар ажиллаад байгаа юм шиг мэдрэг төрсэн гинэ. Тэгээд нөгөө хүний нөөц болон бус хүмүүс нь ингээд тэрнийг ингээд судлаад яасан чинь өө нөө наад чинь тий хүмүүст ингээд ерөөсөө надад болж анхаарлаа төвлөрөхгүй байгаа юм биш үү тэгээд дахиад судалгаагаа хийгээд чи бүтээмж нь бүр ингээд буурсан бодож байгаа. Тэгээд буцаад бүгднийг ингээд блок шиг ингээд тий чимээгүй баг юм юмнууд нь авчиж хийгээд гэсэн чи бүтээмж нь. Өөрөөр хэлбэл тэн нэг хүн ингээд л одоо юу гэдэг чинь эдийн засгийн тооцоо хийж энд нэг хүн одоо бүтээлч захирал тий өөрийнхөө концепцийг ч юм уу дизайнаа бодсон сууж байгаа гот нь энэ гэл ингээд ороод ирж чинь тийм чинь юу тий ерөөс бүтээмж санагдахгүй шүү дээ. Тэр хоёр хамтарч ажиллах нь бол yes. Тэгээд гих мэтийн одоо стартапуудын хувьд ч тэр одоо офисын орчин нөхцөлийг сайжруулах дээр ч тэр тэгээд нөгөө сэтгэл зүйн судалгаа тий одоо хүний нөөцийн боёо HR-ийнхны хийж байгаа ажил гэдэг чинь энэ noise pollution буюу энэ чимээний бохирдлоор хүний бүтээмж буудга гэдгээ бүтэн ингэ нотолцсон байна. Одоо бид нар тэрийг бас ойлгомоор. За тэгвэл одоо дууд чимээний бохирдол гэдэг зүйлийг бас манайхан ойлгох хэрэгтэй байна. Тэр автобусанд орилж байгаа мах гарах гэдэг ихч. Дээрээс нь нөгөө нэг юу юуг л чагнаалаг тэгэл дарддаг хүмүүс те. За дээрээс нь одоо лайв майва амар чанга сонсоод хамж хажууд ингээд заал малан дэждэг хүмүүс байдаг шүү дээ. Хүний лайв май мэдээ зэтэй үзэж мүзэнгүүтэй гэл нөгөө чихвч хэрглэж байна. Тэр барилгын ажил бас тий 10-аас хойш ингээл ерөөсө барилга барихыг хоригддог үлээ. Тийм бол тэвнгуут нөгөө нэг шүн барилга яах гал чимээ гаргадаг компаниуд энэ бүхэн тэгээд анхааралтай авчна. Дээрээс нөгөө нэг шүн болцсон машинтай дрифт амар чанга орлуулж тавьдаг хүмүүс тий. Тинчээ чи хүүхдээ унтуулах гал ингээд ядарч унтуулгаал дөнгөж тавингууд тэр нь дуу чимээ сэрж байгаа хүүхдүүд байгаа байхгүй. За одоо миний уламжлал болгоод нэг асуудаг асуулт өгдөө. Дуртай кино гэдэг байхгүй. Ер нь бол мотивац өгдөг, сквал байнга үздэг ч юм уу. Нэг тийм кино. Ямар кино вэ? Тэгээд аюу олон байгаа шүү дээ. Тийм, ер нь мэдээж олон л байгаа л та. Ингээд нэг юмыг амар олон тийм ингээ хайртай юмнасаа нэгийг сонгох гэхээр авда ирдээ ээжтэй ирдээ гэдэг шиг болоод тахангууд нэг үлдснүүд нь гомдох гэдэг юм шиг санагдав. Баахан гэнэ гэчихгүй тий. Тий, ер нь бол тий надад болохоор яах вэ гэхээр илүү ийм тайван кинонод их зүгээр санагддаг. Тайван. Тэгээд романтик төрлөө. Үгүй яг ч удаа романтик гэхээс илүүгээр илүү одоо бодит түүх тий хүмүүсийн намтар ч юм уу тий нэг тайван кинонод зүгээр санагддаг. Тэгээ хамгийн сүүлд үзсэн гингүүд нөгөө хөшөө дурсгалын эрэлчт гэдэг ч үлээ нэг тиймэрхүү киноос. Хинтээ үзснээсээ бас их хамаарна кинонууд ч байна. Охинтойгоо үзвэл бас арай өөр юм байна шүү дээ. Тийм. Тэгээд охинтойгоо үзчихсэн кинонуудаас нөгөө Коко тэр өстой хөрөнгө. Коко Шанель биш нөгөө Үхсдийн өдрийн нөгөө хүүхэлдэйн кино. Тийм Диснейлэндийн тэр надад бас аягүй хөөрхөн санагдсан. Яагаад гэхээр бас ингээ хүүхэд харахад ингээ хөнгөн. Тэгээд том хүн ч гэсэн үзэл нэрэл бид нэр хүмүүсээ маш сайн дуурсах хэрэгтэй юм байна, ярих хэрэгтэй юм байна, мартаж болохгүй юм байна тий гэдэг юмыг аягүй энгийнээр л хэлсэн байгаа байхгүй хүүхэд таарахаар тий. Тэгээд надад бол тэр киноных нь өөрийнх нь тэр нэг философи гэх юм уу тий одоо хэлэх гээд байгаа санаанаас аягүй гоё том хөнгөлт тий хүүхд гэлтгүүгээр үзэх стайл тэр Коко өстой өөр бүр нөгөө талынхаа чиглэлд гэх юм бол би ч аюу сонин кино үзсэн хар цаамаа тийм жоохон дэх үе юм уу тий тэгэл нэг юм сонио салхин тоогдсон Касабланка
Тэгээд тиймэрхүү юм тавьчихаар чи бас сонь ш. Тэгээд атмосфер хүртэл гэр мөрчиж аягүй сонирн болоо явчихдаг тийм. Тэгээд тиймэрхүү тэгээд тэрийг чинь гоё үзэх орчин хэрэгтэй. Бэлтгэл хэрэгтэй. Яг үзье гэж үзэн штэ. Тэгэхгүй тэгэл зүгээр ингээд тавьчаад тавьчихлаа. Бид нар найзуудаараа 4 өдөр болгон нэг гоё дэлхийн шилдэг кино үздэг. Кинон дээр задрага хийдэг штэ. Тийм гоё юм байна. Би чи артист биш штэ. Арт хувьсгалд ороод байгаа арт прожект төсөл хийгээд байгаа хүн мөртлөө би артист хүн биш байхгүй. Тэгэхээр би надад бас ингээд нэг ойлгох хэрэгцээ байсан штэ тий. Хүн юм ойлгуулах хэрэгцээ, өөрөө ойлгох хэрэгцээ, ойлгогдох одоо тийм бүх хэрэгцээнүүд байхаар чинь. Тийм манай хамгийн анхны артист биш хүн оролцож байгаа дугаар юм уу да? Харин тийм юм уу да? Тий. Гэтэ төрөлхөрлөгийн одоо чиглэл салбарт бол тогоонд нь орцсон буцалж яваа. Тий. Сүүлд хийсэн шар будаа шүү дээ. Сүүл нөгөө баяжтай зэ буцалж байгаад нэг гарахын алдад нэг шар будаа хийгээд нэг жоохон тосыг удагчдээ шүү. Тэр шиг л нэг тийм цай гарахын өмнөх л нэг юм будаа мудаа тосмос юм ааш. Тий. Гадны одоо энийг чи ярих нь зөв юм уу мэдэхгүй. Гадны ингээд дүрсэх урлагийн ингээд янз бүрийн биенал ч юм үзэж явхад Монголынх юу ямар шууд юм хүл нийлүүлж байгаа юм шиг санагддаг бай. Би уран бүтээлчнэр бол үшээ болцсон гэж боддог. Монгол уран бүтээлчд үү? Тий. Уран бүр ингээд нилээл үзлээ шүү дээ. Нилээл үзэж харлаа. Тэгээл ярилцлаа. Үзүүлж харуулад бас гадны дотны хүмүүсээс бас яриа хэлээ сонсон те. Тэгэнгүүт уран бүтээлч Монгол уран бүтээлчнэр болохоор чанар чансаа те тэр агуулга үзэл санаа одоо юу гүйцэтгэл те. Тэр юм бүдэр болцсон байхгүй. Болцсон гэдэг юм бүр хангалттай өрсөлдөхөж байгаа. Бид нарт юу хэрэгтэй гэхээр түрүүний ярьсан менежмент хэрэгтэй байхгүй. Менежмент хэрэгтэй байна, баг хэрэгтэй байна. Тэгээд яг одоо концепцээр нь буюу одоо бүтэн те агуулгаар нь ингээд орж ирдэг ийм ажилтдаг ийм одоо зарчмын нэг юм хэрэгтэй болоод байгаа. Гадагшаага үнэлэгдэж байгаа уран бүтээлч нараа болон үнэлүүлэхэд те окей байгаа уран бүтээлчнүүдийн нэгдсэн менежментээр авч яваад хаал бол хаана бид нэр бүх юм хийж болж чадхаар байгаа байхгүй. Ямар ч асуудалгүй. Одоо түрүүн биелсэн шүү дээ. Бинал терминалд явхад нэг юм жижигхэн нэг улс те одоо юу гэдэг бүр нэг ийм бүр арлын нэг жижигхэн улс хориул ярьж шүү дээ. Зүр юмаа янзлж те тэрийг үрж тэгж ингэж концепц болгоод тараа те ингээд тал тийш ажил хориулга 30 л очиж байгаа байхгүй. At least тавлаа те. Гэтэл ингээл тавааруулаа очиж жоод манайхаа ганцхан байгаа байхгүй. Магадгүй тэр үзэл санаа тэр уран бүтээлчийн нөөцөйгээ бид нэр зөв менежменттэй хажуугаар нь тавааруулаа очиод ингээд бүр алах байхгүй юу. Энд нэгэн зохион байгуулалт хэрэгтэй. Уран бүтээлчтэй ингээд заримтай нь ярилцаад игдэг байхгүй. Наад сошиал хамаагүй шүү дээ. Наад энэ би ингээл урландаа ингээл зураг зурж яхад л болоо шүү дээ. Ихэнх уран бүтээлч тэгж ярьдаг байсан. Одоогтой өөрчлөгдөж байгаа. Тэгсэн чинь за окей чи тэгж бодож байгаа бол тэнгууд үзэсгэлэнгийн хүн амар бага үздэг тий. Тэнгууд өөрөө тийм юм ярьцсан юм чинь тийм байлг байх. Би нийгмээс тусдаа хүн гэсэн чинь нийгэм нь тэр хүнээс тусдаа болчихж байгаа юм. Тэгэхээр бид нар бас өөрсдийнхөө үзэл бодлоо ч гэсэн одоо орчин цагтаа нийлүүлээд өөрчлөх хэрэгтэй юм шиг тийм маркетингаа бүр амар сайн хийдэг. Реклам сурчлагаа сайн хийдэг тий. Одоо жишээ нь Японд жилийн өмнө гаргачих үзэсгэлэнгүүд юм ануусад бүх нөгөө юунууд ингээд танилцуулгууд хийгээд тавьсан байл шүү дээ. Тэгэл ингээд нэг бүр сурчлагаа ингээд галерей болгон дээр ингээд бэж идэг. Сурчлагын самбар. Ингээ харангууд тэр зураач үзлэн тэдэн оны тэдэнд ингээ гарах чинь ингээд бүр ингээ явж идэг. Тэгэхээр тэгж мэдлэж байгаа тий. Ажиллах ёстой юм шиг байна. Одооноос тий бид нэр шал өөр төвшин рүү очихгүй бол 5 дахь хаалаа. За баяртай. Жигнэсээ баяртай. 5 хаалаа. Гэхдээ 3 нээж 5 хаасан. 3 нээж 5 хаалаа. За баяртай. Баярлаа. Өрсөнд баярлаа. За гинт орж ирээ. Харин тэглүү. Бороо ивэрч.